Өнөр баян өгөөмөр дэлгэр алтай нутаг. Өнөртний түүх болон өнөөдрийн хөгжлийн огтлолцох зэг. Монголд тарих цараа кварц, хээрийн жоншны дараа 3 дугаарт орхон шохон чулуугаар баялаг. Үүнийг алтнаас илүү үнцэнтэй болгож эх орныхон бүтээн байгуулалт, ирээдүйн үйлдвэржилтийн үндэс болгохоор Макс Группийн санаачлах хөрөнгө оруулалттай Цэн газар компани тайшир шохон үйлдвэрийнхэн зорилго шулуутсан билээ. Тайшир шохон үйлдвэр нь Монголын баруун бүсийн барилгын материалын үйлдвэрлэлийн үндсэн суурь болж, байгаль орчинд ээлтэй, дэвшилт технологиг нэвтрүүлэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүс нутгийн хөгжилд томоохон үр ашгийг оруулах бүтээн байгуулалт юм. Дөрвөлжний шохон чулууны урд газрыг түшиглэн байгуулсан тайшир шохон үйлдвэр нь MNS Тэг 347 2002 стандартын шаардлагыг бүрэн хангасан 1-2 дугаар зэрэглэлийн өндөр чанартай шохоог хоногт 400 тонн, жилдээ 120 мянган тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Шохоо үйлдвэрлэх хамгийн орчин үеийн эрчим хүч, энергийн хэмнэлттэй, бүрэн автомат, урьдчилан халаагч бүхий эргэх зууханд шохоо шатаах технологиг Монгол улстай анх удаа нэвтрүүллээ. Урьдчилан халаах цамхаг бүхий эргэх зуух нь шохон чулууг зуухнаас ялгарсан хаягдал дулаанаар урьдчилан халаах эргэх зууханд шатаах зориулттай. Агаарт хаягдах тоосон цэрийг 99% шүүх уутад шүүлтүүрээр бүх дамжилгаа тоногсон нь байгаль экологид ямар ч сөрөг нөлөөгүй гэсэн үг. Технологийн хувьд түлш түүхийд бэлтгэх хэсэгт түүхийдийг 2 шатны бутлуураар бутлан шигшиж 15-аас 40 мм хэмжээтэй шохон чулууг 800-аас 900 хэмт хүртэл урьдчилан халаагчид халааж 1200-аас 1350 хэмийн халуунтай эргэх зууганд шатаана. Үүний дараа шатаасан шохоог орчны температур дээр нэмэх нь 65 хэм болтол нь хөргүүрт хөргөөд бэлэн болсон шохоо маань савлах, ажих хэсэгт очино. Эцсийн бүтээгдэхүүн маань хэрэглэгчийн хэрэглээнд нийцүүлэн нунтаг болон бүхэл хэлбэрээр задгаагаар эсвэл 1 тонн багтаамжтай шуудаанд савлагдан автомашинаар хэрэглэгчийн гарт хүргэнэ. Тайшир шохон үйлдвэрийн бүтээгдэхүүний гол онцлог нь кальцийн эслийн агуулга 90%-аас дээш, магнийн эслийн агуулга 2%-аас бага, гадны бохирдол холцгүй, хурдан тундаг, туналтын үеийн температур өндөр байна. Тус төсөл 2011-ээс 2013 оны хооронд ордын хайгуул, өрөмдлөг, нөөц тогтоох 2021-ээс 2023 онуудад барилга архитектур корпорацийн лаборатори, бүгд найрамдах Хятад ард улсын Чэнду дизайн судалгааны лабораториудад хагас үйлдвэрийн туршилт хийлгэн уг ордын шохон чулуугаар өндөр чанарын шохоо үйлдвэрлэх боломжтойг тогтоон технологи сонголтоо хийж 2023-аас 2024 онд барилга угсралт, тоног төхөөрөмжөө суйрлуулан өнөөдөр үе таалгаа нээхэд бэлэн болжээ. Энэ хугацаанд үйлдвэрлэл явуулах дэд бүтцийн асуудлыг өөрийн хөрөнгөөр бүрэн шийдвэрлсэн. Энэ бол тасралтгүй, найдвартай ажиллагааны их үндэс билээ. Үйлдвэрийг даган орон нутагт 150-аас 200 хүний ажлын байр шинээр бий болж, дэд бүтэц, зам харилцаа хөгжин, орон нутгийн хөгжилд томоохон түлхэц болно. Тайшир шохон үйлдвэрийг даган Европлог бусад үйлдвэрүүд байгуулагдаж, баруун бүсийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох нь цаг хугацааны л асуудал. Нөгөөхөөсөө илүү сайхан Монголын төлөө тэд үүнийг хийж чадна. Түүх дөнгөжил эхэлж байна. Макс Групп илүү сайхан Монголын төлөө.